Хавдар судлалын үндэсний төв нь онцлох зориулттай томографийн ганцхан аппараттай. Гэтэл тус аппарат 3 дугаар сарын сүүлчээр эвдэрч сар гаруй хугацаа өнгөрчнө. За иймээс одоо өдөрт 30-аас илүү хүнээс шинжилгээ авч чадахгүй нөхцөл байдалтай байгаа юм. Аппаратыг засаж хэвийн ажиллагаанд оруулахад хамгийн багадаа 14 хоног шаардлагатай байгаа юм. Манай ээж хавдар судлалаар их яддаг. Хавдартай орон нутгаас ирээд. Тэнгүүч энэ тэнд очиод үзүүл тэг эн гонгод эднэр нь олонгод одоо та аль эмнэлгээс ирсэн яасан ийсэ тэр эмчийг чинь бичээгүй байна уу? Тэр эмчээр хүсэлт гаргуул бичиг хийлэг гэд. Өнөөдөр ихэд бид хоёр хавдар судлал дээр томографт орохоос цээжний өмнө тэгсэн чи тэрнийх нь аппарат нь болохгүй болсон. 4-р эмнэлэг чи хувийн эмнэлэг юм байна шүү дээ. Тэнд очисон чинь зөвхөн ганцхан цээжний хөндийн томограф гэсэн чинь 298 мянга. Хөнгөлөлт байхгүй гэж. Хавдар судлалын үндэсний төв тус томографийн аппаратыг 2017 онд авсан. Аппаратны ашиглалтыг ашигласан хугацаагаар биш, авсан зургаар хэмждэг. Тэгвэл 8 жилийн хугацаанд тус аппаратаар 60 мянган зураг авсан байна. Өөрөөр хэлбэл ашиглалтын хугацаа дууссан ч 10 буюу хэрэглэж байгаа гэсэн үг юм а. Машинаар бол одоо такси гэж бодох юм бол манай машин бол ер нь иргэд хоригдлол ингээд тултлаа. Ер нь одоо 60 гаруй мянган хүн авцсан байгаа. Ер нь бол агтлах болцсон машин байгаа. Тэгээд мэдээс тодорхой хэмжээгээр хавдрахаа үйлчлэлүүд боломжийн юм тусламж үйлчлэг үзүүлээд явж байгаа. Одоо бүх юм гэргэд жигд муудсан гэсэн үг байхгүй. Өмнө нь одоо ингээд гарчлах эрсдлийг тооцоод ингээд явж исэн боловч одоо ашиглалт маань нэлээд одоо удсан дээрээс нь ачаалал маш ихтэй байдаг учраас одоо зарим төлөвлөгдөөгүй юм эвдэрлэг имтэл гарсан. За үүнийг одоо маш даруй шийдвэрлэх одоо хүрээнд бол бид энэ засвар үйлчилгээний тендер сонгон шалгуулалтанд одоо нэмэлт хэлбэрүүд оруулчихсан. Тендерээс сонгон шалгуулалт зарлагдсан ингээд явчихна. Хавдар судлалын үндэсний төвийн томографийн аппаратаар өмнө нь өдөрт 50 орчим иргэн үйлчлүүлдэг байсан. Тэгвэл салбарын сайд иргэдийн ачаал чирэгдлийг бууруулах зорилгоор өдөрт авах шинжилгээний тоог нэмж 70 болгожээ. Улмаар энэ аппарат эвдэрэх нэг шалтгаан болсон байна. Хавдар судлалын үндэсний төв ирэх 6-аас 9-р сард томографийн 2 аппарат аавна гэлээ. Харин эмч нар ийм төрлийн аппарат 5 байсан ч ачааллаа дийлэхгүй гэдгийг хэлж байна. Тэгвэл салбарын сайд эмнэлгүүд төсөв санхүүгээ гаргаад тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх ёстой гэх байр суурийг илэрхийллээ. Ер нь одоо бидний эрүүл мэндийн байгууллагуудын төсөв мөнгийг ингээд яамн дээр төвлөрүүлээ. Тэндээс бүх асуудлыг шийддэг байхаар л ер нь асуудал доголдол үүсдэг. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө энэ урсгал засварынхаа төсвийг гаргах ёстой.